Сайн байцгаана үзэгчдээ, Мастлизийн ярилцлагын цаг эхлэж байна. Энэ удаа бид цаг товлож эрүүл мэнд спортын сайд Шилэг Дамтай уулзж байна. Танд энэ өдөр хэмтрүгэ. За өнөөдөр юм төрье. 12 сард бол шийдлийн засгийн газар бүтэц бүрэлдэхүүнээ өөрчилж томилогдсон ажлаа аваад бас хэдхэн онж байна. Тэгэхээр ер нь эрүүл мэндийн салбарт ямар шинжилгээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна вэ? Цаг хугацааны хувьд тулгамдж байгаа их олон асуудлууд байгаа нь өөрөө засгийн газрын үүрэг хариуцлагыг илүү нэмэгдүүлэх ийм одоо зайлшгүй нөхцөл байдлыг бий болгосон. Бүхэлд нь аваад үзэх юм бол мэдээж энэ улс орны өмнө тулгамдж байгаа нийгмийн эдийн засгийн хүндрэлтэй асуудлууд цаашлаад үлдэж байгаа жил гарантай энэ бүрийн эрхийн богинохон хугацаанд ямар асуудлыг шийдвэрлэх вэ гэдэг дээр бол тодорхой тооцоо судалгааг үндэслэсэн ийм одоо төлөвлөгөөг энэ засгийн газар боловсруулж энэ хүрээндээ бол Монгол Улсын ерөнхий сайд Улсын их хурлын нэгдсэн шуулган дээр тодорхой асуудлуудыг тайлбарлаж танилцуулсан. Тэгэхээр энэ хүрээндээ л ажиллана. Мэдээж эрүүл мэнд спортын хувьд бол олон асуудал байна. Би бол маш товчхон томьёолж хэлэхэд бол бүгдээс нь биш чухлаас нь эхэлж авч хэрэгжүүлэх анхаарах асуудлуудаа гаргаж, дистаратаа гаргаж тавьж байгаа. Үндсэнд нь бол 3 асуудал байна. Эрүүл мэндийн салбарын засаглалыг зөв болгох. Энэ дотор бол одоо нэг эмнэлгийн асуудал, бүх бүтцийн одоо эрүүл мэндийн байгууллагууд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудыг илүү зөв бүтцтэй, оновчтой менежментээр зохион байгуулах асуудлыг хөндөж тавьж байна гэсэн үг. За үүний дараа бол санхүүжилтийн асуудал байгаа. Мэдээ санхүүжилтийн асуудал гэхээр бол эрүүл мэндийн тогтолцоог нь өөрөг нь их зөв болгох. За ингээл одоо ойрын үед бол тодорхой хэлэх юм бол эрүүл мэндийн даатгалын хуулийн асуудлыг улсын хурлаар хилцүүлэх асуудлыг тавьж байна. Цаашлаад энэ 40 гаруй мянган эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа энэ албан хаагчдын, эмч нарын, сувилагч нарын, асрагч нарын өөр бусад одоо эрүүл мэндийн салбарын албан хаагчдын нийгмийн асуудлыг тэдний одоо эрүүл мэндийн хүнд хүчээр хөдөлмөрийг хийснээр нь яаж одоо илүү тэр санхүүжилтийг нэг хүн дээр ноогдох тэр хувь хэмжээг нэмэгдүүлэх гэдэг асуудал. Бүр цаашлаад аваад үзэх юм бол олон улсын хэмжээнд энэ дотоодын нийт бүтээгдэхүүнийхаа тодорхой хувийг нь эрүүл мэндийн салбарт зарцуулдаг. Энэ хувь хэмжээг Монгол улсын хувьд бол нэмэгдүүлэх ямар боломж байна гэдэг энэ асуудлыг. За гуравт асуудал нь бол мэдээж энэ нийт ард иргэдэд үзүүлж байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээг илүү хөнгөн шуурхай болгох. Энэ дотроо бол эмийн үйлчилгээний асуудал байгаа. Ийм тойрсон одоо их олон асуудал ба шүү дээ. ВЦ вирусын асуудал гэдэг. Гэх мэтлэн бол одоо олон асуудлууд бий. Тэгтээ хамгийн шийдвэрлэж чадах ёстой асуудлынхаа чухлаас нь хөндөж авна гэд. Одоо анхны засгийн газрын шийдвэр бол нөгөө хүүхдийн эмнэлэгтэй холбоотой гарсан шийдвэрүүд биш үү. Тэгээд маш олон тодорхой асуудлыг бас ярьж болно. Эрүүл мэндийн даатгалынхаа энэ одоо хөнгөлтийг эдлэж чадахгүй байна гэсэн зүйлийг ярьдаг. Нөгөө талаас эрүүл мэндийн даатгалаа төлсөн хэрнээ за үндсэн хууль зааснаар эрүүл мэндийнхаа тусламж үйлчилгээг зэрэгдлгүй авч чадахгүй байна гэсэн иймэрхүү гомдол байдаг л да. Тэгэхээр ер нь мэдээж цаашдаа эрүүл мэндийн даатгалын тогтолцоог сайжруулах нь бас зүй зохистой зүйл. Таны хувьд ч гэсэн энэ тэргуунд авч хэрэгжүүлэх ёстой, өөрчлөх ёстой гэсэн зүйлийг бас хэлж байна. Тэгэхээр энэ дээр яг ямархуу байдлаар өөрчлөлт хийх ёстой гэж таны хувьд харж байна вэ? За мэдээж эрүүл мэндийн даатгалыг бол их одоо оновчтой байдлаар зохицуултууд хийх юм одоо эргэцэн хувь зохицуултууд хийх юм шаардлага байгаа. За мэдээж өнөөдөр өөртөө одоо даатгалд хамрагддаггүй одоо ийм хэсэг биш үү дээ нийгэмд бол одоо малчид за тэгээд бол хүүхдийн даатгалын асуудлууд гэдэг ингээд байгаа. Тэгээ мэдээж манай энэ салбарын хувьд бол нэлээдгүй хугацаанд энэ асуудал яригадаад судлаад гаргаад ирсэн юм бол одоо бас даатгалтай холбоотой бол нэлээд олон тийм юунууд бий төслүүд байгаа. Тэгээ энээсээ бид бол энэ байнгын хорон дээр яриад за зарим одоо бас салбарын эрдэмтдийн саналыг тусгаад ингээд одоо өнөө маргааш улсын хурал дээр хэлэлцүүлэх гэж байгаа асуудал. Хэрвээ энэ даатгалын асуудлыг ямар ч байдлаар одоо бид мэдээж маргаантай бас нэг асуудлууд байгаа. Тухайлбал нөгөө тэр даатгал тэр болон хамрагддаггүй асуудал. Нөгөөтэйгөр бол одоо эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээг бол анхаарах ёстой тийм нэлээд тодорхой зүйлүүд бий. Жишээлбэл энэ зүйлүүд дээр бол бид улсын хурал дээр нэлээсээ ярих ёстой байгаа.
саналын зарчмын зөрүүтэй хэд хэдэн асуудлууд байдгаас нь ганц нэг нь дурдвал хамгийн нөгөө өндөр үнэтэй эмнэлгийн одоо тусламж үйлчлэг авдаг хэсэг байгаа. Тухайлбал одоо бөөрийн арах дутагдaltaй иргэдийн хувьд бол одоо тэр хэрэгэлдэг эм нь бол маш өндөр үнэтэй. За нөгөө гематизийн аппаратанд эдгээр яаж байгаа хүмүүсийн хувьд бол тухайн эмнэлэгдээ бол нийт зардлынх нь бол одоо их өндөр хувийг нь бол зөвхөн яг энэ хэсгийн одоо үйлчилгээ эмнэлгийн тусламж үйлчилгээ авах хэрэгтэй хэсэгт бол тэр зардал зарцуулагддаг. Эргээд тэрийг нь одоо эрүүл мэндийн даатгалаас одоо нөхөж санхүүжих энэ болцоо нь бол их хүндрэлтэй байгаа. Тийм учраас бол бид энэ эрүүл мэндийн даатгалын асуудал одоо мэдээж энэ төсөв их хүндрэлтэй байгаа үед бол өнөөдөр бол энэ даатгалын тухайн асуудлыг ингээд их нааштайгаар шийдэж нэхээр бол бас тэр ачааг бол энэ төсөөвөөр даахгүй байгаа. Тэгэхээр бол энэ дээр бол бид бас их зүү гарч шийдлийг нь олох хэрэгтэй. Мэдээж энэ эрүүл мэндийн даатгалыг боловсронгуй болгосны цаана бол эрүүл мэндийн салбарын санхүүжилт илүү одоо эерэг боломжтой болгох гэсэн ийм л одоо зорилго бол мэдээж байгаа. За даатгал гэдээ ярихаар бол Америкийн туршлага, Солонгосын туршлага гэж бол нэлээд хөндөж ярьж байгаа. Тэгэхээр энэ нь бол өнөөдөр ингээд эрүүл мэндийн даатгалын нэг зүү тогтолцоо мөрдөд ирэхээр иргэн хүн болгон бол тэр даатгалаасаа бол их тийм зөв оновчтой байдлаар авдаг. Өнөөдөр чинь бол эрүүл мэндийн салбар 3 зүйлээс санхүүжигдэж байгаа. Төрийн төсөв, даатгал, үйлчилгээ, төлбөртэй үйлчилгээ гэдэг. Тэгтэл бол төлбөртэй үйлчилгээг тойрсон бол маш их одоо өндрөл бэрхшээлтэй зүйлүүд бий болоод байгаа учраас даатгалын асуудлыг л илүү тодорхой болгоод өгвөл иргэд дээр буух ёстой тэр одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсныхаа төлөө гаргах тэр бүх нөхцөл байдал нь бол цэвэр даатгалаараа зохицуулагдаад явцдаг л нэг тийм л оновчтой байдлаар бол ярьж байгаа. Гэхдээ энэ зүйл бол цаашдаа нэлээд наривчлаад ингээд яригдана. Тэгээ яг хэлцэгдэх шатанд бол энэ асуудал дээр тодорхой байр суурьуд гарах ёстой гэж бодож байна. Тэгэхээр ер нь эрүүл мэндийн салбар төр дундаа эмч нар ноогдох өвчин за эмчилгээ үйлчилгээ зөвлөгөөг авах иргэдийн одоо тоо бол нэг эмчэд ноогдох хэмжээ бол 2 дахин их байгаад байна. Тэгэхээр ер нь эрүүл мэндийн одоо салбарт ажиллах мэрэгчлэтнүүдийг бэлтгэх тал дээр ямар арга хэмжээ авч ажиллана гэж таны хувьд бас харж байна. 1.6 жил гэдэг бол мэдээж богино хугацаа. Энэ хугацаанд бол эрүүл мэндийн салбарыг тэр чигээр нь зохицоор нь өөрчлөөд богино хугацаанд за бодит том ахиц гаргана гэхэд бол бас өндөрлөлтэй. Тэгэхээр одоо байгаа нөхцөл байдлыг сайжруулахын тулд олон ажлуудыг хийхээр таны хувьд бас төлөвлөж байна тийм ээ. Энэ нь мэдээж менежменттэй холбож ярих хэрэгтэй байна. Мэдээж бодлогын яам бол их тийм зөв зохистой менежмент, салбар хоорондын доторх уялдааг бол их сайн зохицуулж чадвал өөрөчөө хэлдгээр бол богино хугацаанд зарим нэгэн эерэг нөлөөг бол бий болох юм боломжтой гэж үзэж байгаа. Нэг жишээ дурдахад бол энэ улирлын чанартай бол бас ийм өвчл байдаг манай улсын хувьд. Тухайлбал энэ томуу төстэй өвчин, амьсгалын замын халдвартай өвчний дийгдэлт бол нэг 4-5 сарын хугацаанд маш идэвхтэй байгаад ингээ буурдаг. Яг энэ идэвхтэй үед нь бол тухайлбал нөгөө хүүхдийн өвчлөл, амьсгалын замын энэ өвчл бол эрс нэмэгддэг. Ингээд ирэхээр чинь тэр хүүхдийн эмнэлгүүд дээр, дүүргийн эмнэлгүүд дээр нөгөө нэг тасагт хэвтэж эмчлүүлж чадахгүй нөгөө коридорт байгаа энэ тэр гэдэг ийм нөхцөл байдлууд үүсээд энэний цаана мэдээж эмнэлгийн ажилтнууд дээр нэг ажилтнууд дээр бууж байгаа очиж байгаа энэ ачаал бол одоо хэд дахин 2 дахин ч биш хэд дахин нэмэгдээд жишээлбэл одоо 60 хүн хүлээж авах ийм одоо орто эмнэлэг дээр бол одоо 100 гараад явах жишээ нь ийм л байгаа. Тэгэхээр энэний цаана юу харагдаж байна гэхээр бол мэдээж бол бид энэ тодорхой хугацаанд бол их тийм орны багтаамжийг нэмэгдүүлэх тийм зохицуултууд бол манай нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудтай бид бол хоорондоо хамтарч ажиллахын ажлыг 100% илдвуулбал энэ нөхцөл байдлыг сайжруулах болцоо байгаа. За мэдээж бид эмнэлгийн тухай ярьж байна. Сүүлийн 30 жил бол одоо эмнэлгийн шинэ эмнэлэгтэй болж чадаагүй бай гэдэг ийм одоо шүүмжлэл бол энэ салбар дээр их гардаг. За тэгэхээр бол мэдээж энэ засгийн газар бол энэ эмнэлгийн одоо зориултаар ашиглах энэ одоо барилгуудыг нэмэгдүүлэе гэж ярьж байгаатайгаа яг зэрэгцээ эрүүл мэндийн салбарт одоо энэ хүний нөөцийн асуудлыг бол давхар авч идэх хэрэгтэй байна. Анагаахын дээд сургуулийн жишээн дээр аваад үзэх юм бол одоо яг эмч мэрэгжлэр төгсөж байгаа хүмүүсийн тоо бол нэлээд өндөр байдаг. Хүн амд ноогдох нэг эмчийн тоогоор бол манай улс бол бас нэлээд өндөрт ордог. Тэгвэл хамгийн гол нь тэр хүмүүс маань яг бүгдээрээ яг энэ тухайлбал тэр манай салбарынхны нэг ярьж байгаа зүйл бол энэ эрүүл мэндийн одоо мэрэгчлээс суралцж байгаа энэ бодлогыг
эрүүл мэндийн салбарынхаа одоо яг бодит нөгөө хүний нөөцийн тэр одоо боломжит зах зээлтэй нь бол эсвэл одоо хэрэгцээ шаардлагатай нь хангаж өгөөс болоод энийг ийм хоёр асуудлууд ингээд тусдаа явагдаад байна гэж шүүмжлэл ярьж байгаа. Эмчний бэлтгэгдээд байдаг. Гэтэл цаана нөгөө совилогч нарын асуудал, асагч нарын асуудал гэдэг ингээд дараагийн одоо бас ийм өнөлтөй байдлууд гардаг. Өнөөдөр олон эмнэлэгтэй боллоо тэнд ажиллах хүмүүс нь өнөөдөр бэлэн биш байна. Тийм учраас бол энийг бол одоо салбарын хэмжээнд бол бас нэлээд анхаарах зүйлүүд болгож хүмүүсээ одоо сургалтанд хамруулдаг, тодорхой одоо богино хугацааны одоо юм хөтөлбөрөөр одоо шаардлага хангах хүмүүсийг бас мэргэжлийн дэвшлүүлдэг гэдэг бол нэлээдгүй олон зүйлүүд бол байгаа юм. За дараагийн энэ бас хүний нөөцтэй холбоотой нэг асуудал нь бол өөрөө бас энэ зөв зохистой нийгмийн халамжийн асуудлыг шийдэж чадахгүйгаас болоод улсын эмнэлэг дээр ажиллах цаашдаа улсын эмнэлэг дээр өнөөдөр ажиллаж байгаа энэ одоо эмнэлгийн албан хаагчдын одоо тоонд бас тэр итвэх ажиллах тэр одоо нөхцөл байдалд нь сөрөөр нөлөөлөх зүйлүүд бас үүсэж байгаа. Тийм учраас бол энэ эмнэлгийн ажилчдын одоо цалингийн доод хязгаарыг нэлээд дэвш нь өндөрсөж өгөх хэрэгтэй байгаа. Улаанбаатар хотод байгаа одоо төв эмнэлгүүд тийм ээ зүүн баруун бүсийн онцлогооны төвүүд ер нь орон нутагт байгаа эмнэлгүүдийг харж хахад ер нь шинээр баригдсан эмнэлэг бол хуруу дарам цөөхөн байдаг. Тэгэхээр мэдээж эдийн засаг өндөрсөн үед шинээр одоо эмнэлэг барина гэдэг асуудал бол мэдээж ойлгомжтой бол барих асуудал бол үдээд одоо тавьж гаргаж ирэх боломж болцоод төдийлөн байхгүй гэсэн хэдий боловч зохион байгуулалтын ажил бол энэ дээр байгаа. Тэгэхээр зүүн одоо бүсийн онцлогооны төв дээр ажиллаад явж байхад бол тухайн үед бол эмнийх нь сарын төсөвнд хүрэлцдэггүй 20 хоногт хүрэлцдэг. За үлдсэн 10 хоногийн нь бол бид бол дотоод зохион байгуулалтаа хийгээд ажилдгаа гэсэн зүйлийг хэлжсэн л та. Тэгэхээр мэдээж тухайн одоо эмнэлгийн эм тарианы хүрэлцэн хангалт дутуу байгаагаас болоод за мэдээж тусламж үйлчилгээг үзүүлэхэд одоо хүндрэл чирэгдэл учирдаг гэсэн зүйлийг хэлж байсан. Тэгэхээр энэ дээр ямар ахиц дэвшлэл ер нь бол ортой нөхцөл байдал бол тийм л байгаа. Гэхдээ шалтгаалж байгаа хүчсэн зүйлүүдийг нь бол бид нар бас талаас нь авч үзэх хэрэгтэй. Мэдээж энэ жил бүр одоо энэ эрүүл мэндийн үйлчилгээнд тусламж үйлчилгээнд энэ салбарт зарцуулж байгаа дотоодын нийт бүтээгдэхүүнээс харьцуулсан хувь хэмжээ бол өнөөдөр нэг 3 орчим хувьтай л байгаа. Тэгтэл бол одоо Европт бол 15-6% байдаг. Америк бол 17-8% байдаг. Ингээд үзэхээр чинь бол энэ дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа эрүүл мэндийн салбарын энэ бага хувийг бол нэмэгдүүлэх шаардлагатай байна шүү дээ. Тэгжээж одоо бас энэ эмийн асуудал одоо эмийн төсөв гэхэд бол өнгөрсөн оныхоос бол бараг одоо 9 орчим тэрбум төгрөгөөр буурсан байх чинь. Гэтэл цаана нөгөө өвчлөлийн тоо улам нэмэгдээд идэг. Эмнэлгийн байгууллагууд хандж байгаа одоо өвчтний тоо эрс нэмэгдэж байгаа. Тэгээ энэ маань бол нөгөө талтай л одоо их олон зүйлийг шийдэх ёстойг бол харуулж байгаа. Нэг талаасаа би нөгөө энэ улс орны ядуур бол энэ нийгмийн одоо сөрөг үс нөхцөл байдалтай бол яхан аргагүй тооцоо судалгаас аргад нөлөөлж байгаа. Дараагийн нэг асуудал манай иргэд өөрсдөө эрүүл байхаа авдаг учрыг за ямар нэгэн одоо эрүүл мэндийн талаар тусламж үйлчилгээ авах хэрэгтэй бол тэрийг бол заавал эмнэлэгт очиж хэвтэж эмчилүүлэх байдлаар биш. Бас өөрсдийнхөө одоо эрүүл мэндийн одоо тэр зөвлөгөө тусламжийг өрхийн эмчнэрийнхээ хүрээнд аваад ерөнхийдөө өрхийн эмчнэрийн эмнэлгүүдийн одоо нөхцөл байдлыг их сайжруулад ирэх юм бол бусад одоо нөгөө бүсийн онцлогооны төвүүд дээр бүх шатлалын тэр тусмаа бол одоо энэ 2 дахь шатлалын эмнэлгүүдээр 3 дахь шатлалын эмнэлгүүдээр одоо ирж байгаа тэр их ачаалал харьцангуй хэмжээгээр буурах болцоотой байх. Тэгэхээр бол бид үнэхээр одоо энэ нэг талаасаа ер нь эрүүл байна гэдэг чинь бол эмч өвчтөн хоёрын л одоо хоорондын л бас одоо асуудал шүү дээ, ярих асуудал шүү дээ. Тийм учраас бол тойлбол даатгал гэж бодох юм бол заавал 3 хоног хэвтэж эмчилүүлж яж нөгөө даатгалаа авах хэрэгтэй байгаад. Тэгэхээр ч юм бол хөссөн хөсөөгөөнийх нь өдрийн эмчилгээнд эмчилүүлчихэд ингээд одоо гарчих хүн чинь л өнөөдөр одоо доор хаяж 3 хоног эмнэлэгт битэн үзүүлж яж даатгалаа авах хэрэгтэй болчиход байгаа. Гэх мэтлэн энэ амьдрал дээр одоо шаардлагагүй маш их олон энэ дүрм журм энэ одоо хүндрэлтэй нөхцөл байдлууд үүсдэг зүйлийг бол би өөрчлөн гэж бодож байгаа. Дараагийн нэг энэтэй холбоотой асуудал бол бүх ачааллыг төр өөрийнх нь уран дээр өргөдөг нь бол өөрөөс эрсдлийг бий болгож байна. Тийм учраас бол энэ хувийн хвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг бас одоо зөв зохистой хэлбэрээр нь бас одоо явуулах юм шаардлага байгаа. Тэгэхэд бол одоо энэ эмчнэр дээр энэ эмийн бүртгэл дээр гээд ингээд үйл ажиллагаа явуулж байгаа энэ хувийн хвшлийнхэнд учруулж байгаа тэр дарамт хүндрэл бэрхшээлийг бас би бол шийднэ гэж ойлгож байгаа. Он гарахаар би энэ шин сайдын зүйл холбогдох одоо хүрээнд энэ асуудлыг ярьж чаад
нэг л их одоо үйлдвэрлэсэн өмнөхдөр цаас бичиг баримтыг бол зэгслэх хэрэгтэй. Энэ бол энэ төсвөөс тэг шалтгааллахгүйгээр энэ бол одоо нэг тийм айхтар улс төржилтэй шалтгааллахгүйгээр бол бид энэ салбар дотор шийдэж болох асуудал байгаа. Тийм учраас бол үнэхээр бол одоо зөвхөн имлэг гэхээр л барилга байшин бодох биш. Имлэг гэхээр л зөвхөн нэг айхтар их төсвөөс одоо нэг дарамт учруулах биш. Гол нь менежментийн асуудал. Тийм учраас бол мэдээж би бол өөрөө энэ салбарт өмнө яг бичилж ингэж ажиллаж байгааг учраас надад энэ салбар доторх нэг ямар нэг явцуу эрх ашиг гэж байхгүй байна. Тийм учраас бол ерөнхий том утгаар нь харж бол их зөв зүйтэй менежментийг холбоотох мэргэжлийн хүмүүсийг түшиж ажиллах. Тэгтэл энэ дотор бол одоо сайн хөндөгдөж байгаа зүйлүүдийг шийдэх болцоос харагдаад байна. За улсын эмнэлэгт ханддаг, хувийн эмнэлэг төдийлөн хандаж чаддаг. Нөгөө талаас хувийн эмнэлгийн төлбөр нь өндөрч гэдэг юм уу те. Даатгалаа төлсөн юм чи улсын эмнэлэгтээ хандъя гэсэн юм байдлаар ханддаг. Гэтэл эргээд улсын эмнэлэг дээр ачаал үүсдэг тийм ээ. Тэгэхээр энэ даатгалын тогтолцоонд өөрчлөлт оруулаж за хувийн эмнэлгийг за яг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нийтэд хүргэх тал дээр за ахиц гаргах, за энэ дээр хамтарч ажиллах ямар одоо алхмыг хийн гэж таны хувьд харж байна. Төсөв тэгээд даатгал тэгээд төлбөртэй үйлчилгээ. Гол юм бол энэ даатгал дээр суурилсан байх хэрэгтэй. Тэгвэл энэ бол хамгийн зөв тогтолцоо болж байгаа. Тэгээд даатгал дотроо бол одоо өнөөдөр яаж ийм гэхээр улсын эмнэлгээр хандах юм бол улсын эмнэлэг бол үйлчилгээнийхээ тарифыг дээрээс тогтооод өгсөн байж байгаа. За яг энэ ийм хэмжээнд байна гэдэг. Хувийн хвшлийн дээр төлбөртэй үйлчилгээ тогтоож өгөх байна. Тэгэхээр бол тэнд хөндөр тэрийгэ дагаад нөгөө үйлчлүүлж байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа хүмүүсийн тоо бол их харьцангуй бага, ачаал нь бага тэрийгэ дагаад тэгтээ төлбөр нь өндөр. Улсын эмнэлэг дээр л эсэргээр. Тэгэхээр аль альных нь хувьд бол мэдээж нэг л төвшөнд одоо төлбөртэй үйлчилгээ гэж гэдэг юм уу тэрийг тооцож байгаа тариф нь бол одоо яг хувийн эмнэлэг дээрч улсын эмнэлэг дээрч тэр адилхан байх хэрэгтэй. Тэрнийхээ зөрүүг нь бол даатгалаасаа санхүүжигддэг байх хэрэгтэй гэдэг ийм одоо асуудлыг бол манай мэргэжлүүд бол нэлээдгөө ярьж байгаа. Тэгээ энийгээ гэхдээ мэдээж одоо хуулийн асуудал ярьж байгаа бол хууль санаачлах хэвээр хэрэгтэй одоо нэг 3 субъект байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бол яг энэ эрүүл мэндийн даатгалын асуудал дээр бол би одоо ингээд харж байхад өмнө улсын их хурал дээрс нэлээ яригдчихсэн. Тухайлбал одоо нийгмийн бодлогын байнгын хорон дээр бол одон туяа тэргүүтээ хэд хэдэн гишүүд бол яг энэ хуулийг санаачилсан байх. Нөгөө талд нь бол хуучин салбарын сайд дээр ажиллаж ирсэн ламба одоо улсын хурлын даргын зөвлөх ахлах зөвлөх тийм ээ. Ламбагийн хувьд бол бас ажиллаж байгаа дид ажлын хэсэг гэдэг ингээд гарцсан байх. За бид өмнөх энэ засгийн газар дээр бол мөн энэ засгийн газар өөрөө санаачилж бас энэ эрүүл мэндийн даатгалын асуудлыг гаргаж явна гэдэг нэг ийм хэд хэдэн одоо санаачлагчдын зүгээс гаргасан асуудлууд байгаа юм. Тэгээ энийг бол бид нэр үнэхээр одоо гаргаж ирж тавих хэрэгтэй. Өнөөдөр хамгийн их зарчмын маргаантай асуудал бол нэрнээсээ хүртэл одоо их зүйл байна л да. Яг эрүүл мэндийн даатгалын хууль гэж явах юм. Эсвэл одоо албан даатгалын асуудал гэл ингээд бас арай өөрөө нэрлээд явж байгаа ч. Гэтэл бол нөгөө хүүхдийн даатгал ямар байх юм. Боломжтой гэр бүлд бол хүүхдийнх нь юг ээж аав нь шууд төлдөг байх хэрэгтэй. Гэдэг нэг хувилбар бас маргаан. Гэтэл бол одоо нийгмийн тодорхой эмзэг хэсэг гэх юм уу хөдөлмөрийн одоо тухайн гэр бүл өрх гэргийн хувьд бол одоо хөдөлмөрийн баталгаа төвчнөөс одоо доогоор амжиргаатай хувьд бол төр шууд хариуцна гэл. Гэтэл цаанаа нэг үндсэн хуулийн асуудал үүсэж. Үндсэн хууль дээр чинь бол одоо ялгуурлаж одоо үзэхгүйгээр одоо төрөөс хариуцах одоо тэр бүх үргийг нь бол заагаад өгсөн байдаг. Тэгтэл чинь ингээд ялгууртай даатгалын асуудал тавиад юм ихээр л бас нэг үндсэн хуультайгаа зөрчилдөл үүсгэх мэтлэн дотроо бол ингэж одоо олон асуудлууд байгаа юм л да. Таныг яг улсын хурлын чуулганаар томилогдох үед хамглан гишүүн бас хэлжсэн санагдаж байна тийм ээ. Ер нь манай улсын хувьд элгэний одоо вирусээр өвчлөх байдал нь сүүлийн 5 жилийн байдлаар эрс нэмэгдсэн. Ер нь бол 480 мянган хүн бол элгэний вирусээр өвчлсөн гэсэн юм судалгаа байна. Гэтэл одоо яг энэ вирусын юмыг оруулж ирэх ажил бол удаашрсан иймэрхүү байдалтай байна. Тэгэхээр энэ дээр ер нь ахиц гаргаж ажиллаарай гэсэн ийм саналыг бас хэлж исэн. Тэгэхээр энэ дээр бас өнгөрсөн хэд хоногийн хугацаанд ямар арга хэмжээ авч ажиллав? Энэ бас нийгэмд бас хүлээлт үүсгэсэн ийм асуудал байгаа. Маш тодорхой хэлэхэд би ажиллаад энэ дээр нэлээд үзүүлэг бас өнгөрсөн хугацаанд амжилсан байгаа. Одоо хэлэхэд бол энэ би тодорхой журамд өөрчлөлт оруулах гэж байна. Тэгээ энийгээ би он гарангуут яамныхаа одоо холбогдох төвшөнд энэ журмынхаа өөрчлөлтийн асуудлыг авч хилцүүлээд тэгээ засгийн газар танилцуулна. Тэгээд ард иргэдэд яг энэ эмийн бүртгэлтэй холбоотой нөгөө үүсэт ирсэн нөхцөл байдлыг яаж шийдвэ гэдэг тал дээр бол олон нийтэд маш тодорхой мэдээлэл хийнэ. Элгэний одоо вирустай холбоотой
асуудлууд бол бас нэлээд удаан хугацаанд яригадаад сүүлдээ бас нэг одоо нэг нийт цаана яг юу байгаад байна гэдэг нэг юм нийгэмд бас нэг эргэлзээ тэнэгэлзээ төрөөд тодорхой хүмүүсийн ашиг сонирхолтой холбоотой асуудал байгаад байна уу? Эсвэл одоо энэ мэдээж энэ 400 гаруй нийлэгний вирусын асуудалтай хүмүүсийн хувь зайлуу хандсан ийм одоо асуудал байна уу? Эсвэл одоо нэг энийг нь эргээд нэг одоо нэг ашиг сонирхлын бизнес янз янзын болох гэдэг асуудал байна уу гэдэг. Ийм байгаа учраас энийг даруухан шийдэх хэрэгтэй байгаа. Тэгэхээр бол би бол ямар бодол барьж байгаа вэ гэхээр хэн нэгэн хүн ашиг олж болохгүй энэ асуудлаар. Хэн нэгэн одоо иргэдийн эрүүл мэндээр бол ямар нэгэн одоо ашиг сонирхлын нөлөөг бол ямар ч байдлаар байлгаж болохгүй. Тэгтээ хугацаа алдаж болохгүй. Тийм учраас бол үнэхээр олон улсынхан тэр төвшөнд одоо олон улсын тэр стандарт шаардлагыг нь хангаад тэртээ дөрвөн Америк нэгдсэн улсад Европод тэр өндөр их одоо эрүүл мэндийн хяналтанд дор хэрэглэгддэг тийм одоо ийм бүтээгдэхүүнийг бол Монголд ямар нэгэн одоо тийм хүндрэл цаад учруулахгүйгээр гэх юм уу ингээд одоо шууд одоо ард иргэдийн гар дээр очдөг. Тэгвэл тэр нь бол яг аль бие ёсны хуулийн хүрээнд тэр ийм бүтээгдэхүүнийг түгээх, худалдаалах тийм одоо боломжтой газруудаар нь хууль ёсныхан дагуу явуулах хэрэгтэй. Тэнд ямар нэгэн одоо ашиг шингэсэн үн байх ёсгүй. Яг л одоо Монголд орж ирж байгаа хамгийн боломжтой хамгийн тэр бага үнийх нь төвшин яг цаад талаас нь л оруулж ирээд ингээд энэ C-вирусын асуудлыг шийдэх хэрэгтэй. Бид ингээд хугацаа алдаад ингээд 2-3 жил болж явах хугацаанд дараагийн юм нь бас гараад ирсэн байна. Тэгэхээр чинь 2-3 жилийн хугацаа шиг юм уу? Ер нь хугацаа алдна гэдэг чинь бол цаанаа бол хүний одоо эрүүл мэндийн асуудал байдаг учраас бол би бол он гараад энэ асуудалтаар бол маш тодорхой асуудлыг шийдснээ бол ард иргэдэд бол мэдээж энэ дээр бол улсын хурлын гишүүд ч гэсэн бас одоо хамтарч энэ асуудалд оролцох хэрэгтэй. Ер нь журмын өөрчлөлт бол бэлэн болж байгаа. Нөгөө талд нь бол хөнгөлөх тухайн асуудал яригдж байна. Нөгөө талд нь бас хяналтыг чангадах хэрэгтэй асуудал бас давхар байгаа. Тухайл Бангладешээс, Энэтхэгээс, Хятадаас орж ирдэг бас юм одоо ийм асуудлууд бий. Тэгэхээр нийтэд нь бол бид нар ингээд бүх юмээс орж ирж байгаа юм ингээд хөнгөвчлөөд нээлттэй бодлогоч гэхийн цаана бол бас эмийн бүтээгдэхүүний цаана бол бас хүндэр эрсдэлтэй нөхцөл байдлууд үүсэх магадлалууд байдаг. Тэгэхээр тэр тал дээрээ тавих жинхэнэ нөгөө лабораторийн одоо хяналт өөр босод одоо тэр холбогдох тэр хяналтуудыг бол илүү өндөрсөх шаардлагатай зүйл байна. Тэгэхгүй бол нэгийг одоо өндөрсөж гэн хяналтын сайжруулж гэн гээд нөгөө асуудалд нь одоо бас сөрөг байлгаж болохгүй. Нэг талд нь энэ асуудлыг одоо хөнгөвчилж гэн гээд нөгөө талд нь тэр хяналтыг сулруулж болохгүй. Эцэст бол энэ улс орны ард иргэдийн эрүүл мэндийнх нь одоо тэр эрх ашигын төлөө төр хөнгөвчлөх зүйлөө хөнгөвчлөдөг хүн сурталаасаа гарч чаддаг. Харин эрсдэлд оруулж болохгүй байх тэр хяналт шалгалтаа бас тавьдаг ийм л зарчим байх ёстой гэж ойлгож байна. Ер нь бол эрүүл мэндийн салбар өөрөө за онцгой үйлчлэгийг нийтэд үзүүлдэг ийм салбар. Тэгэхээр ер нь нэг эмчэд оногдох эмчилгээ зөвлөгөө авахдаа иргэдийн тав бол хэд дахин өссөн. Яг энэ үед бол эрүүл мэндийн салбартын дундаа цомтол хийн гэдэг бол эргээд одоо эрсдлийг бий болгох юм нөхцөл байдал үүсч болзошгүй гэсэн юм шүүмжлэл байна. Тэгэхээр энэ дээр таны байр суурь ямар байна? Мэдээж эрүүл мэндийн салбарт бол маш олон хүмүүс ажиллаж хүндрэлтэй нөхцөлд ажиллаж тийм ээ. Хүн болгоно одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээг одоо хүрхийн тулд ажиллаж байна. Тэгэхээр яг эмч нар, багш нар гэдэг одоо энэ нийгмийн одоо гол одоо хүмүүсийн хувьд л сонгогдох гэж байгаа зүйл биш юм шүү дээ. Эмч нар одоо 15% цомтгол хийлээ гэдэг ингээд одоо яг энэ ажиллаж байгаа эмч нарын тоог бол цомтохгүй. Асрах сувлэгчнэрийн тоог цомтохгүй. Гол нь бол яг бүтэц зохион байгуулалтынхаа тийм хэмнэлтийг л гаргах асуудал байгаа. Тухайлбал одоо 2 орлогч дарахтай байдаг гэсэн бол 1 орлогчтой болох асуудал гэдэг. Энэ бол менежментийн нь одоо тэр хүрээнд бол яригдж байгаа асуудал. Тэгж шийдэх ёстой асуудал. Ер нь бол та бүхэн сонсож байгаа бол энэ хэмнэлтийн гэдэг асуудлын цаана бол яг мэдээж дэвчиж болох зардлыг дэвчих хөрөнгө оруулалтыг бол одоо бас байж болох хэмжээнд нь одоо зохицуултуудыг хийх цалин хөлсний хувьд бол харин одоо нэмэгдүүлэх боломжгүй байгаа учраас аль болохоор ажлын байр хүнийг ажилгүй болгохгүйгээр нөгөө эдийн засгийн нөхцөл байдал үнэхээр одоо хүндрэлтэй байгаа учраас бол тэр юмаа бол хэмнээд хүмүүсийг бол ажилгүй болгоно гэдэг нь бол одоо хамгийн сүүлийн гэх юм уу ер нь бол тийм байдлыг бол гаргахгүй байна гэж бид засгийн газар дээр бол тодорхой ярьсан. Тэгэхээр 15% бол тийм л асуудал байгаа. Бас нэг асуудал бол яг хуу манай салбарынхны хувьд хүндрэлтэй яригдж байгаа зүйл бол
энэ 36 сарын тэтгэмжийн асуудал байгаа. Мэдээж энэ одоо маш их энэ хүнд нөхцөлд олон жил удаан ажиллаж эрүүл эмчнэр, сувилагчнаар, асарчнаар гэдэг энэ эрүүл мэндийн байгууллагын хүмүүс чинь нэг талдаа хүнийг эмчилж өвчнөөс нь салгаж яадаг. Нөгөө талдаа өөрсдөө бас эрүүл мэндийн хувьд их эрсдэлд орж байгаа бол хүмүүс шүү дээ. Сэтгэл санааны хувьд ч тэр одоо хувь хүний хувьд ч тэр ийм учраас бол энэ хүмүүсийнхэн одоо гол төрд ажилласныхаа хүчинд одоо цалингийн зээлтэй явж байгаад 36 сарынхан тэтгэмжийг авахаараа бол тэр хөршнөөсөө гардаг. Ийм юмыг нь одоо харин одоо багасгачих юм бол энэ салбарт одоо ажиллаж байгаа энэ олон 40 гаруй мянган хүний бол эрх ашиг бол хохирох юм аа. Тийм учраас бол ган төмөр сайд бит хоёр бол энэ багш нар, эмч нарын хувьд бол энэ 36 сарынх нь одоо тэр 12 сар болгож болох гэж байгаа энэ зүйлийг бол одоо харин болохгүй маа гэж ингэж бууруулж болохгүй маа гэдэг дээр бол бас нэлээ хатуу байр суурьтай одоо тодтол хилцээд ингэж ирэх үед бол бас улсын их орол дээр энэ асуудлыг нэлээдгүй гаргаж тавина гэж ингэж бодож байна. Тийм учраас бол дахин хэлэхэд бол мэдээж одоо энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн орон тоог бол шууд цомгохдохгүйгээр удирдах менежментийн төвшөнд бол асуудлыг бас авч үзээд бүтцийн хувьд авч үзээд тэгээд тэр нийгмийн халамжийн асуудлуудыг бас бодолцож үзээд ингэж л одоо цаашаа ажиллах ёстой л гэж ойлгож байна. 2015 оны төсөвт төрийн албан агчдын цалин нэмэгдүүлэхээр 500 тэрбум төгрөгийг сулгаж өгсөн. Гэтэл бол яг шийдлийн засгийн газрын ерөнхий сайд бол цалин тэтгэврийг нэмэгдүүлэх боломжгүй гэсэн зүйлийг хэлж байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр таны байр суурь ямар байна? Мэдээж төрийн албан агч 180 мянга гаруй төрийн албан агч манай улсад ажиллаж байна. Үүний бол 40 мянга нь бол эрүүл мэндийн салбарт ажиллаж байна шүү дээ. Тэгэхээр танаа одоо эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хувьд ч гэсэн цалин нэмэгдэх боломжгүй гэсэн зүйлийг бол эндээс харагдаж байна. Тэгэхээр мэдээж одоо бол өдөр их тусамд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн өсөж байна. Нөгөө цалин мөнгөнд хүрэлцэхгүй нөхцөл байдал бол үүсэж байна шүү дээ. Гэхдээ мэдээж бэрхшээл зовлонг бол одоо яриул их олон зүйлийг ярьж байна. Гэхдээ энэ бүхнийг ярихгүйгээр өрийн таазыг нэмэгдүүлээд эсвэл одоо энэ тентээс мөнгө босоод ингээд явлаа гэхэд нөхцөл байдал бол бүхэлдээ эргэж одоо бас харахгүй муудан шүү дээ. Тэгэхээр бол энэ засгийн газар бол бодиттой үннийг бол одоо гаргаж тавиад ингээд нэг бүсээ чангалаад энэ эрсдэлтэй засагч гэсэн өөрөө одоо өнөөдөр улс төрийн харьцангуй доктортой нөхцөл байдлыг бий болгоод улс төрийн одоо хурал судалтай намайг хамтраад энэ засгийн газар байгуулж. Тэгэхээр аль нэгэн талд нь бол одоо зүгээр байгаа нөхцөл байдлыг нэг улс төр болгож ашиглаад нэг популизм хийгээд хүн таалагдах гад тэгээд одоо бодиттой нөхцөл байдлыг одоо өөр ажиллах юм болцоог баг. Тийм учраас бол үнэхээр одоо бидний цаг үеийг давж туулах ёстой. Аль болохоор хүнийг ажилдаа болохгүйгээр хэдийгээр одоо цалингийн нэмэгдүүлж чадахгүй байгаа ч гэсэн ажлын над шийлгэж ийж тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг бол одоо өмнөхөөс нь бас нэмэгдүүлдэг маа гэхэд бол бас болохгүй байх зарчмаар энэ нэг эдийн засгийн нөхцөл байдлыг бол давж туулах ёстой байна л. Тэгвэл нэгэнтээ одоо бүр ингээд одоо балансын хямрал болоод энэ нөхцөл байдал ийм болцсон хөрөнгө оруулалт хийж чадахгүй болчихлоо. Тэгэхээр бол мэдээж одоо харин хууль эрх зүйн хувьд бол нөгөө даатгалыг түрүү хоёлаа ярьсан энэ асуудлуудаа бол зүйтэй болгоод тэгээд цаашлаад энэ нөхцөл байдлыг давж туусны дараа бол харин асуудал бол өөрөөр тэр тогтолцоон зөв болоод ингээд явчих. Харин эрүүл мэндийн салбарт бол нэг ярих зүйл бол иргэдийн гар дээр иргэдийн одоо халаасанд шууд одоо бууж байгаа нөгөө нэг бахан одоо хүндрэлтэй тэр зүйлүүдийг бол харин бид нар зохицуулах хэрэгтэй. Тэр хяналтыг тавиад зарим хүмүүстэй бол хариуцлага тооцох хэрэгтэй. Имлэг болгон дээр бол одоо ингээд ярих юм бол одоо их олон зүйлүүд яригддаг шүү дээ тийм ээ. Тэгээ имлэгэд ярьснаас бол одоо бас бид засаглал гэдээ яриад байгаа юм цаана бол одоо эрүүл мэндийн сайд заавал очиод нэг имлэгийн даргаыг өөрчилж яана гэл тэгэл нэг баахан хил ам үсээл ингэдэг. Мэдээж асуудал бол тэнд бол байгаа. Гэхдээ энийг бол дотоод шийдэх ёстой асуудал байна. Тийм учраас бол бид бас энэ засаглалын асуудал дээр бол цаашдаа эрүүл мэндийн альва имлгүүд бол менежментийн баг ажиллаад өөрсдөө удирдах зөвлөл гэдэг юм уу дотроосоо одоо тийм хүмүүсээ өөрсдөө сонгож гаргаж ирээд тэгээд одоо тэр удирдлагын багтаагаа гэрээ байгуулад ингээд одоо дараагаар нь ажиллахгүй асуудлыг өөрсдөө шийддэг. Цаашдаа бол тэгээд бусад эмнэлгийнхэн байгууллагуудад өрсөлддөг, хувийн хвшлийнхэнтэй өрсөлддөг. За техник технологийн том шийдлүүдийг нь бол мэдээс одоо төрөөс анхаарал ингээ явдаг. Гадны эмнэлгийн туршлагыг одоо шууд
бас дараагийнхаа эмнэлгүүд дээрээ бий болгох ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлүүдийг бол цаашдаа их л авч шийдэх ёстой зүйлүүд бол байгаа. Гол хэлэх гэж байгаа зүйл бол бид өнөөдөр бодит байгаа энэ эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг бол бодиттой дахиж бүр энээсээ хүндрэхгүй байх ийм л одоо байдлаар бол давж болох ёстой юм байна. Мастлизийн цаг товлын ярилцлагын цаг энэ үрээд өндөрлж байна. Энэ удаа эрүүл мэнд спортын сайд Шилэг Дам оролцлоо. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.